Сайн байцгаана уу? Трейлер хаус суух тавтай морил. Энэ удаа та бүхэндээ багшийн тухай Франц болон Оросын хоёр киног нэг бичлэгт багтаан хүргэх гэж байна. Эхнийх нь 2008 онд гарч байсан La Journée de la Jupe буюу өгчлөн орчуулбал Банзалны аялал. Гэхдээ банзал өмсөх өдөр мөн сүүлчийн хичээл гэсэн нэрээрээ дэлхийн бусад оронд гарсан кино байгаа бол нөгөө кино нь энэхүү Франц киноноос санаа авч хийгдсэн. Гэхдээ арай өөр төгсгөлтэй 2015 оны Оросын Училка буюу багш хэмээх кино байгаа. Ингээд эхний кино болох Изабель Аджаныгийн гол дүртэнд тоглосон найруулагч Жан-Пол Лилиенфельдийн сүүлчийн хичээл кинонд орцгоё. Цагаачид голдуу амьдардаг Францын ядуусын хорооллын нэгэн дунд сургуульд уран зохиолын багшаар ажилладаг Соня Бержерак хэмээх эмэгтэй хичээлийн нэг өдрөөр кино эхэлнэ. Тэрээр сурагчдад Францын уран зохиол зааж тайсны жүжигийн бэлтгэл сургуулилт хийлэгдэгч эсэргээрээ гэмтэрэг ихтэй ядуусын хорооллын сурагч хүүхдүүдэд түүний зааж буй хичээл огт сонирхолгүй байх мэт. Өсөж буй орчин нөхцлөөсөө шалтгаалan хүмүүжилгүй бүдүүлэх харилцаатай болсон хүүхдүүд багшигаа зүс царай, өмссөн хувцас, гаднах байдал зэргээр нь сексист маягаар доромжлон харьцагч Соня багш үүнийг нь үл тоомсорлож тэдэнд зөвхөн утга зохиол, шүлэг яруу найргал зааж тэднийг өөрийнхөө мэдлэг чадвараар өөрчилж өөр хүн болохыг зорин ажилдаг тийм л нэгэн 30 гарсан эр нөхөр нь хаяад явсан эмэгтэй ажээ. Тэрээр Юпг буюу банзал өмсөх дуртайч дийлэнх сурагчид нь муслим шашинтай цагаач гэр бүлийн хүүхдүүд учраас түүний хувцаслалт сургууль дээр асуудал дагуулсан сэдэв болохч чөлөөт либерал үзэлтэй Соня багш удирдлагын зүгээс түүнд удаа дараа тавьсан шаардлагыг эсэргүүцсэн албаар ажилдаа банзал өмсөж ирсээр байдаг эрх чөлөөний төлөө өөрийнхөө чадлаар тэмцэгч тийм л эмэгтэй юм а. Ийхүү тэр нэгэн өдөр ядаргаатай хүмүүжилгүй сурагчдынхаа чимээ шууганы хажуугаар хичээлээ зан тайзан дээр жүжиг бэлдэж байгаад ангийн хойно хоёр сурагч маргалдаж байхыг сонсоод очиж тэдний нэгнийх нь цүгэн дотроос гар буу олдог ба тэрээр бууг авч тэдний хичээлийн эрхлэгч сургуулийн захирлыг явж дууд хэмээн шаардна. Нэг сурагч гар бууг буцааж авахын тулд багшийг гудамжны гэмт бүлэглэлийн хүмүүсээр гэрт нь очиж хүчндүүлэн гэх зэргээр айлган сөрдүүлж багшийн гараас бууг булааж авах гэж ноцолдох үед буун дуу гарах болно. Соня багш санаандгүй буюу хэн нэгнийг буудах бодол хүсэл зориггүйгээр гал нээснээс болж түүнтэй ноцолдсон сурагч хөлөндөө шархдаг. Гэхдээ сум дөнгөж шүргээд өнгөрсөн байж таардаг ба сурагчийн аминд аюултай шарах биш байх болно. Гэвч маш богино хугацаанд болж өнгөрсөн энэхүү үйл явдлаас болж цочирдсан багш маань эрүүлэр сэтгэж чаддаггүй бөгөөд тэрээр хяналтаа алдаж айдас давтсан сурагчдад буу тулган бүгдийг нь шалан дээр хэвтгийг шаардаж ангийг тэр чигтэнд барьцаанд авна. Гаднаас сургуулийн захирал, эрхлэгч, бусад багш нар юу болоод байгааг мэдэх гэж хичээх боловч урлагийн заалны хаалга төвчөөтэй мөн дотроо тусгай зориултын дуу тусгаарлагчтай хийгдсэн тул гадны хүмүүсийн дуу чимээг сонсох боловч доторх чимээ гадаа байгаа хүмүүст сонсогддоггүй. Сурагч хүүхдүүд аврал ирж бидэнд туслаарай хэмээн орилж хашгирах боловч тэдний дуу сонсогддоггүй. Ийхүү хүүхдүүдийн орилдох чимээг намжаахын тулд аргагүй байдалд орсон Соня багш ахин нэг удаа гал нээж дээшээ тааз руу буудах ба гадна зогсож байсан хүмүүс буун дуу гэдгийг мэдэх болно. Мөн анх буудах үеэр ангиас амжиж зүгтэж гарсан хүүхдүүд сургуулийн захиралд нэг сурагчийн цүнхнээс буу гарсан, багш бууг авсан гэдгийг хэлдэгч хэний цүнхнээс буу гарсан, хэн буудсан гэдгийг хэлдэггүй. Мэдээж цагдаа сэргийлэх дуудаж, хууль хүчнийхэн сургуулийг бүрэн хяналтанд авч, хэвлэл мэдээллийнхэн жирж хүмүүс бөөгнөрөн шавлдах болно. Тусгай хүчнийхэн цоочтой ангид 9 сурагч, нэг багш байгааг олж тогтоогч, гар буу хэнд байгаа, хэн тэднийг барьцаанд авч, юу шаардаж байгааг олж тогтоож чаддаггүй. Харин анги дотор гартаа буу атгаж, бүгдийг нь айлган хэлснээр хийлгэж байгаа багшд эрх мэдэл хүч чадал мэдрэгдэх бөгөөд тэрээр түүнд олдсон энэ боломжийг ашиглаж хүүхдүүдэд уран зохиолын болон амьдралын хичээл заах болно. Тэрээр хүүхдүүдийн цөөхөндөх хэд зүйлсийг гаргуулж нэгч бэлгэвч байхгүй байгааг нь гайхаж та нарын шашин номлол ёс заншилчин дох өвчнөөс хамгаалж чадахгүй хэмээн хэлдэг. Ийхүү Соня багшиг хүүхдүүдэд Францын алдар зохиолч Мольерийн талаар хичээл зааж байх үеэр тусгай албаны зүгээс түүний гар утас руу залгаж холбогдсон нөхцөл байдал ямар байгааг, хэнд буу байгааг, хэн хэнийг барьцаалсан байгааг, хэн буудуулсан, шархан ямар байгаа зэргийг асууж тодруулахыг оролдох боловч яхаа мэдгүй хүнд байдалд орсон Соня багш дөрвтэй хариуд хэдэнд хэлэлгүй ахин нэг удаа буудаад уцаа таслана. Тусгайгийнхан багшийг биш өнөөх бууны эзэн болох буудуулсан өнгөт арьс сурагчийг барьцаалагч гэж ойлгон түүний ээжтэй ярилцах болно. Харин дотор багш тэрхүү сурагчаас өөрийнхөө дөнгөж сая заасан хичээлийг асууж түүнийг мөргөж буу тулгаж байгаад зөв хариултыг хэлүүлэх ба хэрвээ хүсэх юм бол заасан хичээлийг сонсч цээжилж тогтоож чаддаг юм байна гэдгийг
бусдад нь харуулж ойлгуулдаг. Энэ үеэр сургууль дээр Соня багшийн салсан нөхөр ирэх бөгөөд эхнэрийнхээ ямар хэцүү орчин нөхцөлд ажилладаг, захирлын зүгээс ямар дарамт шахалт ирдгийг нь тусгаагийнханд ярина. Харин дотор багш хүүхдүүдэд нас хүүс, гарал угсаа, бэлгийн чиг хандлага, арьсангоор ялгуурлан гадуурхаж, шашны элдв намлал ярьж эмэгтэйчүүдийг дорд үзэж, хүмүүст өөрсдийн үзэл бодлоо хэтэрхий тулах нь буруу. Бусадтай хүндэтгэлтэй харьцах ёстой. Франц улсад бүх төрлийн ялгуурлан гадуурхах үйлдэлд хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг заах болно. Тусгаагийнхан ангид мэдээлэлгүй нууц камер оруулж хараад өнөө хөнгөт арьс сурагч биш, харин багш хүүхдүүдийг барьцаалсан байгааг олж мэддэг. Энэ үеэр багш хүүхдүүдэд ийм хэцүү орчин нөхцөлд ийм гэр бүлд ийм нийгэм төрсөн чинь та нарын буруу бишээ. Амьдралаа өөрчлөх хүмүүс бол та нар өөрсдөө. Юунд ч бусдыг битгий буруутгах, бусдыг буруутгаж амьдраад хол явахгүй. Тиймээс өөрийнхөө амьдралыг өөрсдөө зохиож, өөрсдөө шийд. Амьдралаа гартаа ав гэх зэрэгээр ярьж сургамж хайрлах бол нөгөө талд хурдан дайрч орж багшийг мөрөнд нь хөнгөн шархтуулаад сурагчдыг аврыг гэсэн санал гарч зөвхөн багштай ярилцаж байгаа. Тусгаагийн албан хаагч ахаад жаахан түүнтэй яриа хэлэлцээ явуулах хугацаа өгөхийг хүсэж дээд албанаас ганцхан цагийн хугацааг түүнд өгөх болно. Гэтэл буудулсан сурагч ухаан аллаа хэмээн багшигаа хуурч түүнээс бууг булааж авах гэж ноцолдож түүнийг цохиж зодох үед газар унсан бууг нэг сурагч охин авч багшаас холт хэмээн 2 танхаа банд руу буудуулгах болно. Тэрээр чамшиг новчнууд миний нүдэн дээр эмэгтэй хүнийг зодохыг би зөвшөөрөхгүй хэмээн багшигаа хамгаалдаг. Энэ мэдчлэн сурагчдын хооронд өөрсдийн үнэт зүйлс гэж боддог зүйлүүдээ сайн ойлгож мэдээгүйгээсээ болж нэг нэгнтэйгээ муудалцах болно. Өнөөх охин гар бууг буцаагаад багшид өгөх гэхэд бусад хүүхдүүд галзуу эмэгтэйд битгий өг гэж эсэргүүцэж гуйх боловч охин тэдний үгийг тоолгүй багшид бууг буцааж өгнө. Гэтэл багшийн утас дугаарч анханасаа түүнийг дэмжиж бусдад буруугаар ойлгуулахын төлөө хичээж түүний талд байсан өөр нэг эмэгтэй багш залгаж би чамд ямар байгааг ойлгож байна. Би ч гэсэн заримдаа хүүхдүүдийг нэг сайн сургаад өгөх юмсан гэж боддог л байсан. Гэхдээ одоо чиний хувьд үүнийгээ зогсоож бууж өгсөн нь хамгийн зөв сонголт байх болно шүү. Энд нөхөрчөө хүртэл ирчихсэн байна. Тэр чамайг хаяж яваагүй гинэ. Тиймээс одоо цагдаа нарт бууж өгөхгүй бол чамд муу зүйл болох гээд байна хэмээн анхааруулan хэлдэг. Дараа нь тэдний камераар ажиллаж байгаад мэдэх бөгөөд нөгөө бууг буцааж өгдөг охин нууц камерыг олж эвдэнэ. Үүний дараа тусгаагийнхан багшаас юу шаардж байгааг, ямар нөхцөл сурагчдыг судлахыг нь асуухад тэрээр үндэсний хэмжээний телевизийн зураглаач сурвалжлагчдыг шаардаж тэд зөвхөн дотор хувцастайгаа орж ирэх ёстой гэд дээрэс нь засгийн газар боловсролын сайдын зүгээс 2 цагийн дараа улсын хэмжээний бүх сургуульд жил бүр 1 удаа банзалтай өдөр тэмдэглэж байх тухай шийдвэрийг гарган тухайн өдөр бүх охид сургууль дээр юбог өмсөж ирдэг тийм өдрийг тэмдэглэж байхаар болсныг бүх нийтэд зарлах ёстой гэсэн шаардлагуудыг тавьдаг. Энэхүү ярианы дараа эрх баригчид болон тусгаагийнхны хооронд санал зөрөлдөж нэг талаас барьцааны хүүхдүүдийг суллах давталгааны ажиллагааг шууд эхлүүлэх, нөгөө талаас яриа хэлцээг үргэлжлүүлж инхий арга замаар хүүхдүүдийг суллах гэсэн маргаан өрнөх болно. Тэгээд утсаар хэлэлцээ хийж байсан цагдаа ангид ямар ч зэвсэггүй нүцгэн орж ир Соня багштай ярилцаж нөхөрч нь гадаа хүлээж байгаа танд итгэж болно гэдгийг эрх баригчдад харуулахын тулд нэг сурагчийг авч гарах хэрэгтэй байна гэд нэг эрэгтэй сурагчийг аваад гарна. Мөн тэр дунд байх нэгэн эмэгтэй сурагчийг гудамжных нь бүлэглэн хүчинтсэн бичлэгийг нөгөө буудулсан сурагчийн утаснаас олох бөгөөд охиноор хин хүчинснийг нь хэлүүлэн цагдаа нар руу нэр ус хаягтаа явуулж тэдний эсрэг хэрэг үүсгэхийг Соня багш шаарддаг. Дараа нь цагдаа нар Соня багшийг төрсэн эцэгтэй яриулах бөгөөд аав нь түүнтэй эхлээд Франц хэл дээр ярьж байснаа сүүлдээ араб хэлээр яриад эхлэхэд сурагчид Соня багшийг мөн л Хойд Африкийн аль нэг улсаас Францад цагаачлан ирж суурьшсан гэр бүлээс гаралтай. Тэдэнтэй л ижил гарал үүсэлтэй эмэгтэй байсан гэдгийг ойлгодог. Ингээд багшийн тавьсан шаардлагын дагуу сэтгүүлчдийг дотогш нь оруулахад бэлдэх гэж байхад анханасаа чимээгүй дууга хураан суусаар байсан Мехмед хэмээх сурагч бууг авч надад $7,000 Австрали орох онгоц авчир гэж цагдаа нарт хэлэх хэмээн шаардах болно. Өөр нэгэн хүү түүнтэй маргалдаж байгаад Мехмедэд буудуулж амиа алддаг. Соня багш хэргийг өөр дээрээ авч цагдаа нарт би нэг сурагчийг буудаад алчихлаа хэмээн хэлж сэтгүүлчдийг дотогшоо оруулах гин. Дотогшоо камертаа дотор хувцастай телевизийн 2 ажилтан орж ирэх боловч яг үнэндээ тэд сэтгүүлч биш цагдаа нар байх бөгөөд нэг нь багшаас бууг булааж авах гэж оролдон мөн Мехмедтэй зууралдаж багш тэднийг салгах гэж оролдох үеэр нөгөө цагдаа нь камеранд нуусан буугаар Соня багшийг буудан хороодог. Энэхүү эцэг эхчүүд хүүхдүүдэд тэрвэрэн авч баярлах бол буудулсан хүү болон Соня багшийн эцэг эхнэр гашуудан уйлах болно. Киноны төгсгөлд Соня багшийн оршуулган дээр түүнд барьцаалагдсан сурагчид ирж багштайгаа салах ёс гүйцэтгэдэг ба охид бүгд юбог өмсөж ирж түүнд хүндэтгэл үзүүлдэг.
Үргэлжлээд 2015 онд гарч байсан Ирина Купченкогийн гол дүртэн тоглосон найруулагч Алексей Петрухины Багш шимэх киног тавчаар хүргэе. Киноны гол дүр Алла Николаевна гэх чимэгтэй 40 жил боловсролын салбарт тэр тусмаа одоо ажиллаж байгаа сургуультай багшилсан тэтгэвртэй гарах төгссөн түүхийн багш байх ба ар гэрн асуудалтай ажил дээр нь удирдлагаас нь дарамт шахалт үзүүлж тэгээ зогсохгүй хичээл хийдэггүй үгэнд ордоггүй ахлах ангийн сурагчид гээд хөгшин багшийн толгойн өвчин өчнөн их. Ингээд тэр нэгэн өдөр нөгөөх толгойн өвчин болсон 11-ийн А ангийн хоосоо хэрнээ том толгойлсон хүүхдүүдэд жаахан ч гэсэн мэдлэг олгохыг хичээн тэдэнтэй маргалдан барин хичээл зааж байгаад арын игнэнд хэн нэгэнтэй уцаар хэрэлдсэн сурагчийн утсыг хурааж авах гэтэл ямар нэг гэмт бүлэглэлтэй холбоотой тодорхой тэрхүү сурагч хүү гар буу гарахыг ирж багш руу тулгах болно. Аала багш түүнээс гар бууг авах гэж булаацлах үеэр буун дуу гарч хүү гарандаа шархтаж багш хэсэгтээ шоконд ордог. Ингээд багш маань гартаа буу барьсан энэ боломжийг ашиглан хоосон толгоонуудад нэг сайн ухамсарын хичээл заагаад авъя гэж шийдэн ангийг барьцаанд авдагч хэсэг хугацааны дараа өөрөө үүссэн нөхцөл байдлынхаа барьцааны хүн болон хувирдаг. Киноны туршид эрх мэдэл хүч чадлын бэлэг тэмдэг болсон галт зэвсгийг олон сурагч гартаа оруулан өөрсдийн зовлон шаналлыг ярьж хүсэл шаардлагыг тавих болно. Бүхэл бүтэн ангийг барьцаасаа хэрэг гарсан талаар тусгай хүчний ажилтан Хоронда Кадышев олж мэдэх бөгөөд тэрээр өмнө нь Алла Николаевнагийн сурагч байсан тул багшигаа хамгийн сайн ойлгодог хүн байх болно. Киноны оргил хэсэгт нэгэн сурагч өөр нэг сурагчид буу тулгачсан зогсох үеэр тусгай хүчнийхэн ангийн хаалгыг дэлбэлж дотогшоо дайрч орох бөгөөд Хоронда Кадышев Алла багшаас энд юу болсон бэ гэж асуухад багш түүнийг таньж энд түүхийн хичээлд орлоо. Эх 7 хоногт шалгалт авна шүү. Бүгд бэлдээрэй гэж хэлээд ухаан алддаг. Ингээд түүнийг түргэн ирээд аваад явах бөгөөд харин тусгай хүчнийхэн ангиас гар бууг яаж чайгаад олддоггүй ба багшийнхаа төлөө 11-ийн А ангийн сурагчид бүгд ямарч буу байгаагүйгээд бууны тухай ганц шүг ган хийдэггүй. Гэвч түүхийн кабинетыг сайн мэддэг Хоронда Кадышев бууг олох ба бууны эзэн сурагч босч бууны талаар хэлмээр байна гэхэд Кадышев ямар буу хэрвээ буу байгаагүй юм бол байгаагүй л гэсэн үг гэд сурагчдын хамт өөрөө Аала багшийг хаацаалж хүүхдүүдийг бүгдийг нь гаргадаг. Тэгээд ангид ганцаараа үлдсэн бууны эзэн сурагчид энэ өдрийг амьдралынхаа туршид санаж яваарай. Багш чи өнөөдөр та нарт бүгдэнд чинь 2 дахь боломж өглөө. Яагаад гэвэл тэр та нарын бүгдийн чинь төлөө бүгдийн чинь өмнөөс маш том үүрэг хариуцлага хүлээж байгаа учраас тэр өнөөдрөөс эхлээд бүгдийг шинээр эхлэх хэмээн хэлж сурагчдууд урам өгч шинэ ирч хүч хайрлах болно. Мөн өмнө нь Аала багшийн сурагч байсан одоо сургуулийн захирлын албан тушаал хашиж байгаа бүсгүүд ч Аала багшийг ямар сайн багш болохыг хэлдэг. Киноны төгсгөлд 11-ийн А ангийнхан захирлын хамт зугаалгаар явж түүдэг гал тойрон сууж хамтдаа дууцгааж байгаа хэсэг гардаг бөгөөд энэ хэсгийн төгсгөлд тэнгэрээрээ дүүрэн мөчөр түүчгсэн царайнаас нь аз жаргал гэрэлтсэн инээмсэглэл дүүрэн Аала багш гарч ирж хүүхдүүдтэйгээ хамт сууж дуулж байгаагаар төгсдөг. Эдгээр киноны талаарх зарим сонирхолтой баримтуудыг дурдъя. Франц киноны гол дүр тоглосон жүжигчин Изабель Аджани энэхүү дүрээр Францын үндэсний кино урлагийн хамгийн том шагнал болох Сезар шагналыг 2010 онд шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин төрөлд хүртэж байсан юм а. Харин Орос киноны гол дүрийн жүжигчин зөвлөлт холбоот улсын ардын жүжигчин Ирина Купченко дотоодынхон 23 дахь удаагийн Окно в Европу 2 дахь удаагийн Пробуждение эмх кино фестивалууд мөн 8 дахь удаагийн Өрн ба Дорн олон улсын кино фестивалаас 2015 онд шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртэж байжээ. Франц кинонд гардаг нэг өдөр ЮПГ буюу банзалтай сургууль дээр ирдэг өдрийн тухай хүсэлт үнэхээр Франц улсын боловсролын сайдад очиж байсан түүхтэй бөгөөд сексизм буюу голцоо охид эмэгтэйчүүдийг хүүсээрний ялгуурлан гадуурхаж халагчлахын эсрэг Францын ахлах сургуулиудад жил бүр богино банзалны өдрийг зохион байгуулдаг уламжлалт тогтоод удаж байгаачаа. Оросын Училка киноны үргэлжлэл буюу 2 дугаар анги нь 2019 онд сүүлчийн сорилт гэсэн нэртэйгээр гарч байсан юм а. Эдгээр кинонуудаас сэтвэлсэн ижил төстэй үйл явдалтай уран бүтээлийг Монголын киночид мөн бүтээж байсан. Найруулагч Гамболд ерөнхий зураглаач Баяр сайхан нарын хамтран бүтээсэн гол дүрдэн саран гэрэл төмөр хуй гэсэн чадварлаг жүжигчдээс гадна бэлэг дод мөнх эрдэн инх санаа хулан зэрэг залуу жүжигчдийн тоглосон завсарлаагүй хичээл эмэх кино 2017 оны 3 дугаар сард зөвхөн Соём кино театрт нээлттэй хийж байсан ба бусад 5 кино театр уг киног хүчирхийлэл садар самуу харт амиг сурталчилсан нийгэм буруу үлгэр дуурайл үзүүлэх үс бүтээл болсон тул
гаргах боломжгүй гэсэн хариуг киноны уран бүтээлчдэд өгч томоохон кино театруудад бандуулсан хэмээн тухайн үедээ бяцхан шуугаан дэгдээж байжээ. Энэхүү та бүхэнд Францын сүүлчийн хичээл мөн Оросын багш хэмээх кинонуудыг хүргэлээ. Эдгээр кинонуудад альч улсын нийгэмд өрнөдөг үйл явдал тулгамдсан асуудал, ялгуурлан гадуурхалт, боловсролын систем, багш сурагчийн харилцаа, эцэг эх гэр бүлийн хүмүүжил, багш гэдэг ажил мэргэжлийн онцлог, хүндрэлтэй талууд, багш хүн тохиолддог асуудлууд зэргийг тодруулан ойлгуулахыг зорьсон юм а. Саяхан манай улсад багш нарын цалин, багшийн оронтой, хүний нөөцийн дутагдал, түүний нөхөх 45 хоногийн сургалт тэмээх шин сайдын дэвшүүлсэн санал гэх мэт олон үйл явдал өрнөж мөн энэ 7 хоногт багш нарын баяр тохиоллоо. Бүх шатны багш сургууль хүмүүжүүлэгч нартаа багш нарын баярын мэндийг хүргэе. Мөн та бүхэн манаас угийг дэмжиж, шеэр хийж, subscribe хийвэл бид туйлын баяртай байх болно. Дараагийн бичлэгээр эргээд уулзъя.